Сайн байна уу? Өнөөдрийн бэлтгэдэг хавтаа морил өнөөдрийн бичлэгийн маань сэдэв Монголдо байх уу, гадагшаа явах уу? Энэ ажлаа үргэлжлүүлж хийх үү, шинэ ажил хийх үү гээд ийм сонголтын дунд эргэлзэж байвал миний мэрийг танд тус болно гэж найдаж байна. Нэгдүгээр бүлгийн хөзөр. Нэгдүгээр бүлгийн сонголтын морь буусан шагаа. Хоёрдугаар бүлгийн хөзөр. Хоёрдугаар бүлэг дээр тэмээ буусан шагаа. Гуравдугаар бүлгийн хөзөр. Хонь буусан шагаа. 3 бүлгээ харж агаад сонголтоо хийгээрэй. За, нэгдүгээр бүлгийнхаа уншлагт оръё. За, нэгдүгээр бүлэг маань бол галт шувуу. Галт шувуу минь өөрөө маш тийм гайхалтай шувуу байгаа. Мэдэж байгаа бол шатаад дахин төрдөг. Тэгэхээр магадгүй дахин төрөлт, дахин шинэ эхлэл хэрэгтэй байгаа юм биш үсттэй. Яг тийм үе дээрээ явж байгаа юм байна гэсэн ийм толгой үзэр гарч ирж байна. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүн гадагшаа явсан дээрөө Монголдо байсан дээрөө хариулт өгөөж баярлалаа. За. Ерөнхийдөө могой жил бол танд маш тийм ээлтэй жил байна. Одоо хийж байгаа зүйлчин ямар нэгэн байдлаар та түрхэн зуур нэг юм гацсан мэдрэмж авцсан. Жохон нэг юм гээд нэг тиймэрхүү мэдрэмж авцсан. Тийм байгаа үе дээр ирсэн байна. Хаашаа явахаа мэдгүй. Яах ихээ мэдгүй. Тий яг л хоёр сонголтын голд гаццсан. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгосон хүн танд гадагшаа явбал илүү боломжтой. Гадагшаа явбал хамгийн хөөрхөн нь хайр дурлал сингл хүн байвал таны одоо зориод очих газартаа та амар сайхан хайртай очих нь мэдээж жоохон хэцүү үеуд байна. Гэхдээ одоо байгаа мэдрэмжээрээ одоо өмнө туулсан туршлага ажил юу гэдэг те сурах гад явж байгаа бол эсвэл ажиллаж амьдрах гад явж байгаа бол хоёр сонголтын дунд гацаад байгаа бол та үнэхээр дахин өөр зүйлээс одоо өмнө би Монголдо одоо амьдардаг байсан бол буурай сэлгэхэд энэ бол зөв цаг байна. Энэ могой жилд та магадгүй эсэргээрээ
гадагшаа амьдардаг хүн Монгол руу ирэх гэж байвал энэ бас зөв шийдвэр. Одоо байгаа газраа өөрчлөөд аа улс орон сэлгэж явах бодол тээж байгаа бол тэр чинь таныг ивэж байна. Ерөнхийдөө та зөв сонголт хийж байна. Таны хийсэн сонголт таныг ерөөсөө хэцүү байдалд оруулахгүй. Харин бүр эргүүлээд таны хийсэн сонголт чинь таныг та сингл бол маш сайхан хайр дурлалтай учрна. Хостой бол хосын харилцаа чинь маш тийм тий жоохон юу байгаад исэн бол жоохон тий гэд нэгэндээ жоохон анхаарал хандуулахгүй байсан бол илүү сайхан халуун дотн сайхан болохоор байна. Тэгэхээр та өнөөдөр буурай сэлгээд солиод өөр газар руу явах хүсэлтэй байгаа бол шийдээд зориглоод яваарай. Шийдээд зориглоод явбал та тэнд мөнгө олж болох нь байна. Хэцүү болохгүй байсан зүйлийнхаа зангилааг олох нь байна. Мэдээж магадгүй гадагшаа явбал жоохон ганцаардаж магадгүй. Гэхдээ багахан ганцаардлын дараа энэ сингл хүмүүс ч юу. Хайр сэтгэлтэй учрна. Star card гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө л таныг ивэж байна. Орчлон ертөнд таныг ивэж байна. Та одоо хөдлөх цаг нь мөн. Та тэгж бодож байгаа бол бодоод суугаад байхгүй босоод хөдөлгөөн хий. Гэсэн ийм мессежийг өгч байна. За одоо хийж байгаа ажлаа солих уу? Тэ? Өөр юм хийх үү? Гэсэн хүмүүстэй хариулт өгье. За мөн адил гадагшаа явах уу, яах вэ хөө гэсэн хүмүүстэй маш ойролцоо картнууд гарсан. Могой жил бол таны жил. Та энэ жил хүссэн зүйлээ авах жил байгаа байхгүй юу? Бас л хоёр сонголтын донд гацсан. Энэ ажлаа хийх үү, үргэлжлүүлж хийх үү, эсвэл арай өөр юм туршиж үзэх үү? Гэтэ эрсдлээс жоох айцсан. Өмнөх ингээ босгосон бүх зүйлээ энэ одоо карьераа ч юм уу эсвэл энэ босгосон бизнесээ яаж орхих вэ? Та биш дээ. Шин зүйл туршиж үзэж, шин зүйлийн араас хөөцөлдөж, шин зүйлийн араас явах цаг чинь болсон байна. Магадгүй дотоод дуу хоолой чинь одоо дээд тэнгэр үг захиусууд чинь танд ингээд үгээ хэлж байгаа. Та тэр үгийг магадгүй те сонссон сонсоо юм шиг за балэ гэж явж исэн байж магадгүй. Одоо ч магадгүй тэгж байна. Танд шин одоо боломж байна. Чи өөр юм хий те. Одоо наад те өмнө хийжсэн зүйлээс арай өөр зүйл ингээд хийгээдгээ гэсэн тийм мессежийг та өөрөө ч бараг мэдэрч байгаа. Одоо яг хоёр сонголтын донд гаццсан. Тэгэхээр энэ могой жил өөрөө
Маш тийм гоё хүчирхэг жил байгаа. Ялангуяа шинэ ажил төрлөө сэлгэж сольж шинэ зүйл хийх гэж том эрсдэлтэй өөрчлөлт хийж байгаа хүмүүст маш их ээлтэй жил. Хэцүү үеуд байна. Гэхдээ та туршлагаараа энэ зүйлийг даваа гарахад одоо байгаа зүйлүүдээс өмнө авсан туршлагаараа явхад ирээдүй одоо өөрчлөөд одоо байгаа ажлаа өөр нэг ажлаар солиход тэр чинь танд сайн шүү. Сайн үр нөлөөтэй. Өгөх зөвлөгөө нь бол та шинэ ажил дээрээ очичоод шинэ ажлаа эхлүүлчихэд хүнтэй хэрүүл маргаан хийж болохгүй, бусдаа үйл ойлголцолтой байдал болохгүй, нөгөө ажилдаа итгэлгүй бус ерөөсөө хандаж болохгүй. Тэрнийхээ төлөө яг би одоо энэ зүйлийг хийх гэж байгаа. Тэрнийхээ төлөө тууштай байж чадах юм бол хүнтэй муудалцаж хил ам ерөөсөө хийж болохгүй ямар нэгэн байдлаар ийм хил ам гарах жоохон тиймэрхүү юм гарч ирж байна. Тэгэхээр зориулсан зүйлийнхаа төлөө тууштай явж чадах юм бол тань чагнал нь ирнэ. Та зөв зүйл бодсон байна. Магадгүй эргэлзээ, тэнгэлзээд хоёр сонголтын голд ингээ гацаад яахаа мэдэхгүй мэдрэмж авч байгаа бол та өнөөдөр шинжилгээ хүсч байвал яг одоо шинжилгээ хийх цаг ч юм байна. За, 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн уншлага энд хүрээд өндөрлөж байна. Бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай. 2-р бүлэг. Бууж өгөөд байгаа юм биш үстэй. Чамд үйлчлдэг ямар нэгэн зүйлээс өөрийгөө чөлөөл, ямар нэгэн нөхцөл байдал, ямар нэгэн зүйлээс өөрийгөө чөлөөл. Би тэгэх ёстой, ингэх ёстой, тийм аймаар байх ёстой гэдэг зүйлээс өөрийгөө чөлөөлөөрэй гэсэн мессеж ирж байна. 2-р бүлгийг сонгосон. Асал могоо жил сайн байна шүү. Энэ жил хүмүүс маш сайхан ээлтэй байна. За гадагшаа авна гэж бодож байвал гадагшаа биш те. Гадагшаа гарах чинь зам чинь нээлттэй байна. Гарч болно, явж болно. Хамгийн гол нь ашигдсан, хаагдсан те. Ямар нэгэн зүйлээс ингээд хэцүү байгаа мэдрэмжийг битгий аваарай. Мэдээж ямар ч газар очисон тасан зогцох байдал гэдэг бол ингээд одоо мэдээж хэцүү. Гэхдээ ямар нэгэн одоо зүйлийн ард ороод нуугдах биш босоод тэмцдэг нь агаарай.
Тийм. Ерөөсөө л хүсэж байгаа зүйлийнхээ араас те одоо яг бууж өгөх гээд байгаа мэдрэмжтэй те ямар нэгэн зүйлд ингээ хитрхийг үүрэг хариуцлага хүлээсэн тийм байгаа байдлаасаа салмаар байвал яг одоо бодож байгаа шинжилэл өөрчлөлт чинь зөв шүү. Хийгээрэй. Энэ зүйлийг хийгээрэй. Жохон хэцүү зүйлүүдтэй тулгарч магадгүй, нурсан мэдрэмж авч магадгүй. Гэхдээ л зорьсон зорилгынхаа үр шимийг хүртэн шүү. Хүртэн. Магадгүй жоохон ядрах гад, жоохон туйлдах гад те дахиад те гэдгсэн мэдрэмж ингээд энэ бол гэхдээ удаан хугацааных биш шүү заяа. Яг одоо байгаа Монголоосоо гадагшаа явж байгаа гадаад байгаа Монголд ирэх гэж байгаа бол бууж өгөх гээд байгаа мэдрэмж аваад байвал одоо байгаа буйраас сэлэх гээд байвал бодож байгаа зүйл чинь зөв хий. Ямар нэгэн зүйлийн хойно ард суугаад те хэцүү байна, болохгүй байна, бүтггүй байна гэд битгий суугаарай. Босоод хөдлөөрэй. Могоо жил амар гайхалтай жил шүү. Энэ жилийг ашиглаарай. Хий дэмий зүгээр сууж битгий энэ сайхан те одоо жилийн өгж байгаа өдөр бүхэн амар гайхалтай юм байж хаад битгий энэ сайхан өдрүүдийг битгий алдаарай. Зорьсон зорилгынхаа араас тууштай тэмцэж чадвал үр шим нь гайхалтай байх болно. Хүсэж байгаа зүйлээ авахыг хүсвэл жоохон хичээ. Ерөөсөө болохоор байна. Бууж өгөх гээд байгаа мэдрэмжээсээ болоод буйраа сэлэх гэж байгаа бол зөв. Сэлгээд яваарай. Зөв шүү. Магадгүй жоохон шамдрах гээд байгаа үедээ те гоё энерги цэвэрлждэг, өөрөө өөрийгөө гоё ариусгачдаг те. Өвөг дэдтэй залбирчдаг, өвөг дэдтэй үргэл барьцдаг байгаарай. За одоо ажлаа солих уу гэдгийг харъя. Одоо ерөөсөө л бас л бууж өгсөн. Юмны хойно очиж суцсан. Яа ямар хэцүү юм бэ. Гэхдээ штэ те. Гэхдээ дахиад жоохон хичээвэл одоо байгаа ажил дээрээ дахиад жоохон хичээвэл солих талаар биш. Энэ ажил дээр дахиад жоохон байвал штэ те. Эргэлзэхгүйгээр дараагийн гой сонголт гарч ирнэ. Энэ ажилтаагаа магадгүй дахиад хамтарч давхардуулаад дахиж хийж болохоор дахиад тийм боломж гарч ирнэ. Жоохон хичээч. Чүтгэн магадгүй ганцхан уйлрал. Магадгүй 9 сар хүртэл. Жоохон хичээчгэд байдал үнэхээр сайжирна. Энэ ажил дээрээ доктор сууршилтай байгаад явж хахад танд шинэ боломжууд гарч ирнэ. Бууж өгөх гээд байгаа мэдрэмж чинь төрхөн зурих шүү. Одоо яг бууж ингэж явчаад одоо битгий бууж өгөөрэй. Энэ хүртэл явж ирчээд бүр те тоглоом 10 үетэй бол 9 үе хүртэл нь явчаад 10 дахь үеийг нь үзэж чадахгүй буугаад өгвөл гонигтай юм шүү. 10 дахь үеийг нь үзээрэй.
шинэ боломж, энэ ажлыг хийгээ явж байгаа шинэ боломж, шинэ зүйл таны өдөө хүртэл хийж бүтээсэн зүйлийнхаа үр шимийг маш удахгүй амсгаж шүү. Бити бууж өгөөрэй гэсэн ийм мессеж хүргэж байна. Тэгээд 2 дугаар бүлгийг сонссон хүмүүстээ баярлалаа. Баяртай. 3 дугаар бүлэг. Тууз. Ямар нэгэн үйл хөдлөл ямар нэгэн зүйлдтэй итерхий баригдмал байгаа биш үсттэй тий. Туузаар хөлөвлчээ тэр туузнаас гарч чадахгүй байгаа юм биш үсттэй гэсэн толгой өдөр дээр тийм мессежийг өгч байна. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань нэлээд хичээнгүй хөдөлмөрч хүмүүс. Гэхдээ гадагшаа явах гээд байгаа ч юм уу. Эсвэл Монголоос Монголдо буцаж ирэх гэж байгаа бол сэтгэлийн жоохон шарахтай байгаа зүйлээ тэрийгэ даван тулахгүйгээр одоо байгаа нөхцөл байдлыг өөрчлөх гээд байгаа юм шүү дээ. Одоо энэ жишээний зүгээр болоод ахчаа ягаад заавал те энэ одоо энд байгаад сэтгэлийн шархаа эдгэж чадахгүй гэж тийм юм гэж байхгүй. Та өөрийгөө эдгийгч. Буур солиод те уул орноо солиод та өөрөө эдгэхийг хүсдэггүй байгаа бол эдэхгүй. Тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстэй хэлгээд хааж байж болно. Гэхдээ сэтгэлийн шарах гэдэг зүйлтэй бүр амар буур солиод явхад яадаг биш. Энийг Монголдо ч эдгэж болохоор та Монголд байсан ч зүгээр. Яагаад гэвэл Монголд те байгаа ажил юу чинь хэцүү биш байна. Магадгүй жоохон сэтгэлийн шарахнаасаа болоод магадгүй тэр хүнтэй дахиж тааралдмааргүй ч юм. Тэрнээсээ болоод ингээд эсвэл нөгөө хайртай хүн дээрээ гүйж очих гээд улс оронд солих хэмжээний амьдарсан тухтай газараа солих хэмжээний том асуудал биш ээ. Энэ туузыг жоохон л тайлчих. Ямар нэгэн болохгүй бүтггүй байгаа зүйлээс. Хажуудаа хосч нь чамайг хитрхи уйсан тийм байгаа гэвэл сайхан ярилц. Эцсийн сонголт салалт биш байхгүй юу? Чи энэ хүнтэй амьдраад болоод бүтээд ирсэн. Тэгэхээр ярилцаж асуудлаа шийднэ. Хоёр гадагшаа хамт явлаа гэдэг ч юм уу те. Монголдо буцаж иргээд биш. Энэ бол ямар нэгэн байдлаар мэдээж те боловсрдог одоо те амьдарч байгаа орон нутгаас одоо орон газраа солино гэж байгаа ч магадгүй зөв. Гэхдээ өөртөө ярилцаж өөртөө доторлоо өнгөхгүй бол зарим зүйлүүд штэ те
газар орон солиод ч өөрчлөгдөхгүй зүйлүүд байдаг шүү. За нэг иймэрхүү ерөнхий мессеж. Тэгээд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстэй хэлэхэд одоо байгаа газараасаа ямар нэгэн шалтгаанаас болоод тэ заавал ирээдүйн өөр сайхан зүйл биш, зүгээр нэг одоо тэ сэтгэл эмзэглүүлсэн сэтгэлийн шархнаасаа болоод энэ сонголтыг хийх чивэл битгий тэгээд гэсэн юм мессежийг өгч байна. За одоо ажлаа солих уу гэж хараад үе. Уурлаарай. Унж ирээд байхад нь буцаж хийгээд байна гэд уурлаад гарч ирж байна. Байранд нь тавьчих. Бисээ өөрөө унахчлаа гэж бодсон чинь энэ өдөр маань угаасаа унмаар байгаа юм байна. За. Суралцаад тэ одоо ажил мэргэжил дээрээ суралцаад ерөөхдөө нэлээд амар сайн мэдлэгтэй болцсон, маш их мэдлэгийг хуримтлуулсан. Гэхдээ энэ дөргөөсөө гарч чадахгүй. Гарвал нураад унчих юм болов. Би одоо өдөө хүртэл ингэж явчаад энийг ингэ болчих юм бол тэ хэцүү байгаа зүйлүүд рүү яваад орчих юм болов. Өөр зүйл хэмээр байх юм бол энэ ажил дээрээ өдөө хүртэл тэсэд дэвчиж ирсэн юм чинь тэр зүйлээ энэ ажилтайгаа давхцуулаад хийхэд болно шүү. Зэрэгцүүлээд босоод хөдлөөрэй, хийгээрэй. Болохоор байна. Гэхдээ нэгийг хажууд нөгөөрөө очих биш. Хийж байгаа зүйлтэйгээ давхцуулаад тэ аль илүү цаг шаардахаар зүйлтэн тэ хуваарай бизнес эрхлэгчсэн бол энэ ажлаа дахиад жоохон хийгээрэй. Энэ ажил чинь бүр тэ одоо магадгүй бүр хамгийн одоо тэ сурах зүйл угаасаа бүр амар сайн одоо хичээснийхаа үр шимийг ч авцсан. Гэтэ магадгүй хичээлсэн жоохон зарим үед ингээ хэцүү байсан. Гэхдээ хичээснийхаа үр дүнг авцсан байгаа байхгүй. Хичээснийхаа үр дүнг авна гэдэг нь энэ ажлынхаа одоо ерөнхийдөө гайгүй удирдах албан тушаалд очсон. Хуваарай бизнес эрхэлдэг бол нэлээд олон туршлага өөртөө хоримтлуулсан. Дахиад ямар нэгэн зүйл хийхээр болвол мэдээж ямар ч юмны шинэ эхлэх хэцүү байдаг. Анаасаа хүрх гээд хүрч чадахгүй мэдрэмж төрж магадгүй. Дахиад л тэ одоо нэг зүйлийг одоогийн сурсан байгаа шигээ дахиад шинэ зүйл рүү орвол дахиад нэг зүйлийг эхнээс нь эхлээд явна гэсэн үг. Тэгэхээр сайн бодож шийдвэр гаргаарай. Одоогийн байгаа ажилчин өдий хүртэл тиссэн юм чинь одоо бол хэцүү байхгүй. Одоо хийж байгаа ажлаа орхихгүйгээр өөр зүйл хиймээр байх юм бол зэрэгцүүлээд хамт хийх боломжтой болсон байна шүү. Яагаад тэгэхээр хангалттай одоо энэ ажил дээр их цаг шаардлага болсон суралцсан учраас.
дахиад шинэ ажил эхлүүлэхэд мэдээ дахиад шинээр нь суралцсан, хийх зүйл, ажиллах цаг хугацаа тэрэнд маш их орно. Одоогийн сурцсан байгаа зүйлээс чинь мэдээж өөр сурах зүйл маш их байх болно. Тэгээд зангилаанд байгаа юм шиг ямар нэгэн юмар ороогдсон мэдрэмжтэй хам бол энэ зангилааг тайлаарай. Зангилааг тайл гэдэг нь та биш дээ уягдсан мэдрэмжтэй байх юм бол заавал тэр мэдрэмжээ байхад байхгүй өөрийнхөө төлөө босоод хичээгээрэй. За тэгээд урилгын маань сонссонд баярлалаа. Баяртай.